Хүүхэд амьдралын ихний 24 цагтаараа шарлаж байгаа юм бол аюултай ээлцэн. Мэдээ шарлалт гэдэг чинь бид нар арьсаар хараад мэдчихээс арьс салст хоёр тий. Салст гэхээр нүдний салст, буйл тэгээд арьс гэх юм бол хүүхдийн биеийн арьс гэж байгаа тий. Тэгээд дээрсээ доошоо шарлаад хөл рүүгээ хүрээд буцаад хөлнөөсөө багассаар нүүрэн дээрээ шарлалт маань дуусдаг байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдийн нөгөө шарлалт ингээд нөгөө явагдаж байгаа хугацаанд хүүхдийн царай маань яах нь эхэлснээс дуусах хүртлээр шарангуй байна гэсэн байхгүй тий. Ягаад гэвэл дээрээсээ эхлээд доошлоод доороосоо арилаад буцаад эхэлсэн газараа дуустдаг юм л байхгүй юу. Тэгэхээр шарлалт бол мэдээж хэдийн хугацаанд ямар хэмжээтэй байгааг нь угаасаа эмчнэрт заасан ийм график босго зураас байж байгаа тий. Тэгэхээр энийг харж агаад бид нар шарлалтаа үнэлж чинь гэсэн. Тэгээд дээрэс нь шарлалт бол мэдээ цуснд байж байгаа тэр бидрбийн уу үүсгээд байгаа улаас чинь задраал тэр чинь хүүхдийн шарлалтыг үүсгээд байна л гэсэн үг шүү дээ тий. Тэр билирбин гэдэг бодис маань өөрөө усан дуустдаг учраас яах нь тосон дуустдаг хэлбэр рүү оруулахын тулд илэг маань ажиллаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэр маань ингээд олон дахин ингээд яах нь цуснд тэр эргэлдээд яваад байгаа учраас нөгөө шарчин яваад байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр мэдээж бид нар шарлалтыг буулгах хамгийн гол юм бол тэр цуснд байж байгаа билирбинийг тусгай туяа эмчилгээг гэрлийн эмчилгээнд яах нь задлаад тэгээд гадагшлуулна гэсэн үг шээс басар.